За сайн уу залуусаа. Тэгээд сонгол хөдөлгөөн маань тавтаа морил ээж сонгол хөдөлгөөн маань эдитгүй явдаг бичлэг маань эхэлж байна. За тэгээд өнөөдөр яг одоо хаана байгаа юм бэ гэх юм бол Грек ойролцоо одоо энэ дошны найзаана байна. Тэгээд 2 хоногийн өмнө эндээс энэ нэг тийм гоминтой хуурга авч идсэн. Тэгээ гоминтой хуурга авч идээд Тимүүлгээ найзаагаа одоо багийнхаа тэр дурсамжийг санаанд ороод тэгээ энэ тухай өнөөдөр ярих гэж байгаа юм. Тэгээ тэр энэ тухай ярихаас өмнө ингээ ер нь энэ хоолны газруудын юу юм бэ? Таиландын битээр нисэг онгоцны буудлын дээрээс буугаад 450 баахын үнэтэй хоол авч идсэн. Тэгээ тэр нь идэж яхад болохоор аим үнэтэй юм байна гэж бодож байсан. Ерөн бодоод хоол моол нь ч юм уу зардал өндөр байна гэж бодож. Тэгсэн чинь энэ гэрийн Таиландын гэрийн хажуудлын ресторанд орсон чинь нэг хүний хоол нь болохоор 250 160 мар гэдэг ерөнхийдөө жоохон хямдарсан. Тэгвэл эн чинь ингэ хямдарчтай юм байна шүү дээ. Тэргээ байж исэн чинь. Бас өөр ингээд ресторан байсан гадаа нэг хоолны газруудын төвд бол 50% хоолууд бол байд юм байна. 50-60 мар гэдэг. Нэг тэгэл гой санагдлаа. За тэгээд одоо болохоор жоохон гадаах орчингоо энэ авийн дошоо та нарт жоохон танилцуулъя. Тэгээд хоолоо яг захиалцсан нэг 5 минутын дараа гарч ирнэ. Энэ бичлэг 8 минутын дуусахаас өмнө бол баг гараад ирчих واخ гэж найдаж байна. За тэгээд машины явгууны зам ерөн байхгүй. Энэ замын хувьд бол жоохон асуудалтай байгаа. За эндээс бол топ дээр эндээс бид нэр усаа тэгээд ойр зуурынхаа имийг авч байгаа. За тэнд money exchange байна. Exchange-д бол Солонгосоос авч ирсэн мөнгөө соёлуулж байгаа. Тэгээ ойр зуурын юм уу эндээс шууд авчна. За энэ эсрэг талд болохоор бас хоолны газар байна. За тэнд бол канабис бас зардаг энэ хоолны газар дотроо. Тэгээд за энэ ч бас нэр манай худаг байгаа юм байна. Худаг. Тэгээ миний ихний влогийг үзсэн бол энэ худагаас би ус авч байгаа нэг бас бичлэг хальд оруулсан байгаа. Манай байрлаж байгаа байр бол энэ ингээд цаашаага ер нь нэлээд том хотхон байгаа хотхон. Тэгэл эндээс тэндээ болохоор бас хувц угаадаг газар мазар тэгэл ер нь ойр зүрийн юмнууд бол байна ингээд яг энэ авд жоохон доштой жоохон дасж байна. Өнөөдөр жоохон гарч эндээсээ нэг хитэн за нэг 5 минут юм уу 5-10 минут алхаад далай байгаа. Далай руугаа ингээд зам дагуу ер нь нэлээд олон үйлчлэгийн газар амар их хүнтэйсэн. Дээр бас нэр влог нэг дээр нэгдүгээр бичлэг дээр хахаа нэг юу байсан штэ. Нэг түгтүг сууж аваад байсан. Тэр болохоор битээр зах руу явсан. Зах руу явж нэг мах зах ерөнхийдөө нэг ойр зуурын юмнуудаар цуглуулсан. Тэгээ гахаа махаар нэг хоол хийсэн. Өхний мах гэж одоо авсан чинь гахаа мах хоол таараа. Тэгээ гахаа махаар нэг хоол хийсэн чинь нэлээд амт байхгүй юм жоохон аргуул юм байлээ. Тэгээд тэр зах явсан тэр газар руу өнөөдөр нэг тэрнээс жоохон наагуур ингээд тэр чигтээ жоохон алхаж оройхон дэш алхнаа. Нэг тийм төлөвлөгөөтэй байна. Нэр нэг сони юм харуулаа манайхаа. Одоо энэ явж өнгөрч байгаа энэ ээ. Ийм мотоциклууд ерөн бол нэлээ их. Энд бүр ингээд 8-8-аагаа хийдэг энэ дээрээ. Ер нь чилмэл зарна юу зараад байгаа юм бэ? Ер нь баах юм хийд юм бэл. Юу ч хийж болно баг.
За гадаах орчин танилцуулсан. Одоо ингээд хоолоо ерөөдөө хоол маань гарч ирэх гэж байгаа шиг байна. Орцгой даа. Тэгээд нэрээ Тэмүүл найзынхаа тухай жоохон дурсамжаа яриад байгаа нэрээ. Цаа чи нөгөө Вьетнам сурдаг байсан байхгүй юу? Тэгээ одоо ерөөдөө багасаа 1-р ангиасаа ингээд найзалсан. Тэгээд одоо бол ерөөдөө холбоотойгоо сайн найз маань байгаа юм. Тэгээд Тэмүүл маань Вьетнамд нэг 3 билүү 4 жил сурсан юм аа. Тэгээд цаа чин ирээд Монголд ирээд тэгээд яг одоо тэднийхээр маань хоёр бас байдаг л байсан. Манай найзууд тэгээд тэр гомн болохоор Монголд бас ингээд ороод ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө ингээд хамт бас нэгэн цаг маяг өнгөрөөл гэр мөрөөр нь ороод дасал масал хийдэг ч илүү видео юмдээ цуг явдаг ч илүү ер нь нэг ойрхон хас амьдэрдэг байсан юм байна. Тэгээд цаа чи нөгөө нэг ирэнгуудаа андаа энэ Вьетнам маань чи энэ ийм гой мэддэг байсан амар гой амттай штэ гэд тэгэл нөгөө нэг гом момгоо тэр чин ангуудаа болгоо дээр нь жоохон ингээд дахианы махцах хийгээд тэгээ идэнгууд амар гой амттай байдаг байсан байхгүй. Тэгээд тэрийгээ бүр сүйдээ нөгөө юу яагаад одоо нөгөө байнгын иддэг мэддэг болоо нөгөөдгөө андаа хийчээч мэчээч гэ тэрийгээ хилдэг. Тэгэн гууд цаачаа за гэдэг нөгөөдгөө хийж мэддэг. Тиймэрхүү дурсамж байгаа маа. Тэгээд тэр дурсамжигаа гин санаанд ороод өнөөдрийн тийм бичлэгийг хий гэж бодсон. За яг гоё хоол таараа захиалга яг гоё ороод ирлээ. За ийм гоё юм байна. Ийм гоё юм доор тэгээд дахиатай бас. Тэгээд бид өөр энэ юу авсан байна? Микс. Ийм жимсний микс шүү. Смути. Тэгээд Тэмүүлтэй сая өчтөр үлээ дээ. Өө хоол чинь энд байж, нөгөө гомж энд байж тээ идэж ийн гэсэн чинь. Тийм би Вьетнамд амьдардаг байхад юу Таиландаас орж ирдэг байсан юм. Тэгжээлээ. За нэг иймэрхүү түүхтэй 8 минутын бичлэг хийлээ. Тэгээд иймэрхүү бичлэгийг ч гэсэн ингээд та нар бас хийж болох юм байлээ. Тэг найз руугаа ингээд найз манзаагаа шууд яриад ч юм уу мэдгүй шууд ингээд real time-аар 8 минут ямар ч видео edit байхгүйгээр тийм ээ. За тэгээ манайхан дараагийн бичлэгээр удахгүй сая суугтаа тэгээс нэг дээрээ лайк, subscribe дараарай. Share хийгээрэй бас. Окей, яг гоё цагт таарлаа. Bye.